Дэлхийн нийт хэрэглээний дулааны энергийн 80%-ийг байгалийн хий газрын тос нүүрсийг шатааж гаргадаг. Далайд ингэсэн микроорганизм амьтан ургамал үхэж улмаар тунмал чулуулгын доор хүчил төрөгчгүй орчинд задралд орсноор байгалийн хий ба газрын тосыг үүсгэдэг. Харин нүүрс бол олон сая жилийн өмнө ургаж байсан авраг ургамал моддын чулуужсан үлдэгдэл юм. Байгалийн хий ба нүүрсийг олборлоод шууд ашиглах боломжтой байдаг бол нефт буюу түүхий газрын тосыг газрын гүнээс олборлсны дараа заавал физик ба химийн процессор боловсруулах шаардлагатай болдог. Түүхий газрын тос нь олон өөр органик нэгдлүүдийг агуулсан холимог бодис юм. Газрын тосны үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь 1-ээс 70 хүртэлх тооны нүүрс төрөгчийн атомууд, ус төрөгчийн атомуудтай нэгдсэн молекулт нэгдэл бөгөөд эдгээрийг хансан нүүрс ус төрөгч буюу алкан гэж нэрлэдэг. Хансан нүүрс ус төрөгч буюу алканууд нь молекул томьёо молекул массаараа хоорондоо ялгаатай учраас буслах температур нь мөн хоорондоо харилцан адилгүй байдаг. Тиймээс буслах цэгийн зөрүүн дээр үндэслэж хэсэгчилсэн нэрэлтийн аргаар хамгийн хөнгөн алкан болох метан, этан, пропан, бутаныг эхлээд ялгаж авдаг. Метан, этаны буслах цэг бага учраас хийн төлөвтэй байдаг ба CNG гэж нэрлэгддэг. Харин пропан ба бутаны буслах цэг харьцуулбал хамаагүй өндөр учраас амархан шингэрдэг. Тиймээс LPG гэж нэрлэгддэг. Эдгээр дөрвөн алкан нь хийн түлш буюу бидний эргэлдэг газ юм. Үүний дараа буслах цэг өндөртөө дараагийн алканууд болох пентан, гексан, гептан, нонан, деканыг ялгаа авна. C5-аас C12 хүртэлх тооны нүүрс төрөгчтэй алканыг голчлон шатхуун буюу бензиний зориулалтаар ашигладаг. Мөн химийн үйлдвэрт уусгагч бодисоор ашигладаг. Харин хүнд машин механизмд ашиглагддаг дизель түлш болон онгоцны шатхуун болох керосин нь 12 ба түүнээс олон нүүрс төрөгчтэй алканууд юм. Одоо бүгд авт бензин буюу шатхууны тухай дэлгэрэнгүй үздэцгээе. Шатхуун нь 5-аас 12 нүүрс төрөгчтэй алкануудын холимог бодис бөгөөд бид шатхуун түгээх станцад AI92, 95, 98 шатхуунууд өөр үнийн дүнтэй байдгийг мэднэ. Энэхүү 92, 95, 98 гэсэн тоог октаны тоо гэж нэрлэдэг. Бензин хөдөлгүүрийн цилиндр дотор алканы молекул нь шатах урвалд ордог. Гэхдээ тухайн алкан зөвхөн очлуураас оч өгсөний дараа шатаж эхлэх ёстой бөгөөд даралтын нөлөөгөөр тесэрч чаддаг байж болохгүй. Энэ нь дизель түлштэй хөдөлгүүрийн ажиллах зарчим юм. Тиймээс бензин хөдөлгүүр дотор тухайн алканы молекул өөрөө аяндаа тесэрч чадах нь хөдөлгүүрийг гэмтээдэг. 8 нүүрс төрөгчийн салбарлаагүй гинжин хэлхээ бүхий октаны молекул нь оч өгөхөд шууд асч эхэлдэггүй бөгөөд заавал даралт шаарддаг. Тиймээс нормал октаныг 2,2,4 триметилпентан буюу изооктан болон химийн уруулаар хувиргаж боловсруулдаг. 2,2,4 триметилпентан нь очлуураар оч өгөхөд шууд шатаж эхэлдэг шаардлага хангасан хамгийн тохиромжтой алкан юм. Цөөн тооны зарим автомашин хөдөлгүүрийн өндөр хүчин чадлаас хамаарч октаны тоо өндөр изооктаны агуулгатай шатхууныг хэрэглэх заалттай байдаг бол ихэнх суудлын автомашинууд 92 октаны тоотой шатхууныг ашигладаг.